За хэрэг та Google-ийн Google Classroom, за Google Meet ч юм уу за ийм аппликейшнуудад хэрэглээд за мөн дээр нь одоо компьютер дээр чинь Google Chrome browser суулсан байгаа бол бидэнд бол одоо энд одоо bookmark гэх тав дээр нь юу байдаг? Web app гэж байх хэвээр. За энэ show bookmark bar гэдэг энэ Ctrl Shift B дээр дарах юм байна. За тэгэхээр энэ дээр бол ингээд bookmark-ууд гараад ирнэ. За Ctrl Shift B дээр дахиад дарахаар хаагдана. За дахиад дарахаар нэгдэнэ. Хамгийн ихэнтний нь apps гэдэг байгаа. За тэгэхээр Chrome apps гэдэг одоо ингээд ийшээ орчиж байна. За энэ дотор нь Chrome Web Store гэдэг байна. За ийшээ орох юм бол бид нар одоо ингээд юм Chrome дээр янз янзын нэмэлт юмнуудыг одоо ингээд суулгах боломжтой. Жишээ нь одоо Share Classroom гэж энэ за энэ Zoom хийчихсэн бас шууд суулгах боломжтой байх нь. За эндээс одоо миний энэ одоо имжлэгээр бол одоо Google Meet дээр ирцээ авахд хэрэгтэй. Ийм одоо плагныг attendance гэдэг meet attendance гэдэг за энэ байна. За энийг add to Chrome гэж залгаад дараад за add extension гэдэг дарах юм бол за энд одоо ингээд нэмэгдчихлээ. За энэ одоо плагин руугаа ингээд ороод харъя. За тэгэхээр хамгийн сүүлд бол 4 сарын 12-нд буюу өчигдөр апдейт хийгдсэн одоо ийм плагин байна. За тэгэхээр одоо энийг хэдүүлээ ашиглаад за meet руу ороод за Bimba meeting гэдэг нөгөө нэг meeting-гээ за эсвэл энэ дээр дараад орчих доо meeting with attachment гэдэг за ишгээ орчих. За микрофон юу хоёроо хаалаа. Камер хоёроо хаачих. За ингэж ороод за тест user маань мөн ишгээ ороод ирэг. За календар руугаа ороод за энэ дээр дараад за дээр нь дараад ороод ирлээ. За мөн календар микрофон хаачих. За join now гэдээ орох юм бол за ингээд хоёр хэрэглэгчтэй. За энэ би үсгтэй. За тэгээ meet attendance-ийн одоо юугаад логотой. За нэг гэрэл насцсан. Одоо ингээд өөр юм дээр одоо ингээд хасахгүй байгаа. За Google Meet дотор бол одоо ингээд ажиллаж байна гэсэн үг. Тэгэхээр энэ хүмүүсийн зурагтай энэ тавч дээр дараад энэ чинь ингээд meet ингээд гараад ирж байгаа. За тэгээд энэ дээр ингээд дараад за энэ тавчан дээр дарах юм бол одоо энэ шууд meet attendance гэдэг одоо энэ юу үсчихэж байгаа. Энэ дээр дараад за шинэ одоо энэ дээр дарах юм бол шинэ юу үүснэ? Шинэ Google Sheet үүснэ. За тэгээд энэ тавчан дээр дарах юм бол тэр Google Sheet маань одоо нэгднэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл одоо энд meet 4 сарын 13-ны 13 цагт 0 минут одоо ингээд attendance гэдэг одоо ингээд sheet нэгээд үүссэн. За ийм байна. За тэгээд одоо энэ хоосон байна. За тэгэхээр ингээд ирцээ яг авахын тулд яг хөө энийг 0-луулаад дахиад 1 болгоод за тэгээд одоо ийшээ орох, буцаад энэ sheet рүүгээ орох. Эсвэл энэ товчон дээрээ дарах юм бол энэ одоо sheet-ийг бол дахиад нээчин. За энэ дээр орох юм бол ингээд харагдана гэсэн үг. За тэгээд ингээд явж байгаад яг энэ одоо 13 цаг 8 минутын үед ийм 13 цаг 10 минутын үед ямар байсан бэ гэх мэтчлэнгээр одоо үүсэх боломжтой. За жишээ нь нэг хэрэглэгч нэмээд орж ирсэн гэж бодъё. За энэ одоо ингээд хувь хэрэглэгчээр ингээд орж ирж байна. За камер микрофоныг хаагаад за орохыг одоо хүссэн зөвшөөрлийг одоо зохион байгуулагч руу явуулсан. За admit гэдэг ингээд ороод ирсэн. За тэгэх юм бол одоо би энэ дээр дараад за энэ дээр ингээд маусаараа зэрэг hover дээр нэг зургийг гараад ирнэ. За энэ дээр дарах юм бол шинэ одоо юу үүсгэн sheet үүсгэн одоо Google Sheet дотроо өөрөөр хэлбэл за энэ дээр ингээд дарчих. Тэгэх юм бол энд ингээд шинээр гарч байгаа. Чинь 13 юуны 13 цаг T9 минут T9 одоо секундэд биш 59 секундэд гэдэг. Тэгээд энэ мөн хоосон байгаа. Тэгвэл энийг унтраахад дахиад хасаачих юм бол энэ дээр одоо юу гадарч байгаа. Яг эрс нь гадарч байгаа. Bimba Vermit буюу би одоо энэ ногоонороо тэгээд Bimba Vermit буюу миний нэг овийн Gmail тэгээд тест гэдэг ингээд ороод ирнэ гэсэн үг. За тэгэхээр эрс авахаа болиё гэх юм бол одоо энэ дээр hover хийгээд за энийгээ боловчхтал ингээд болчихно гэсэн үг. За энэ дээр дарах юм бол одоо шинээр meet одоо холбоос салаад дахиад энэ дээр дарахаар одоо ингээд цоо шинээр юу үүснэ гэсэн үг. Одоо Google Sheet үүссэн. Одоо ингээд анзаарч байгаа бол энэ доор нь байхгүй болсон. Хуучин нь бол одоо энэ байна те доор ингээд 3 sheetтэй байсан. Одоо энэ бол ингээд цоо шинээр гараад ирлээ. Одоо шинэ spreadsheet бүр шинээр одоо ингээд үүсгэж байна гэсэн үг. Одоо холбоосоо салгаад дахиад нийлүүлж байна. Нэгсэндээ унтраагаад тасааж байна гэсэн үг.
байх нэ. За хэрэглэгчдийн хувьд бол одоо энэ дээр ингээд орох юм бол ямар нэг attendance хийж байгаа талаар ямар ч одоо мэдээлэл одоо мэдээлэл бол гарч ирэхгүй. За энэ дээр бол одоо харин бид нэр ингэж дараад шинэ файл үүсгээд заавал энийг унтраагаад ингээд асаах хэрэгтэй. Тэгжиж одоо ингээд шинээр ингээд тоог нь авдаг юм байна. Жишээ нь ингээд 11 19 одоо ингээд шинээр апдейт хийгдчихлээ гэсэн. За би дахиад энэ дээр зөв hover хийгээд унтраагаад ингээд нийлээ гэж бодоход за энэ дээр бол дахиад одоо ингээд шинээр 11 33 дахиад ингээд шинээр ингээд баг нь үүсчихэж байна. За ингээд хоорондох цагийг нь авчи. За мөн дахиад унтраагаад масаала. За ингэнгүүт дахиад шинээр ирж цаагаад одоо энд ингээд гараад ирэх жишээ нь байна. Эндээс одоо жишээ нь зөвхөн тестик ингээд гарцсан гэж үү. Гараад home screen руу очсон. За тэнгуут багш нь энэ үед нь за одоо энэ чи мэдээж ингээд мэдээлэл гарч ирнэ. За тэгвэл дахиад ийшээ ороод унтраагаад асаагаад аюугаа ирцээ ингээд дахиад авчлаа гэсэн. Ингээд одоо нэг хүүхэд ингээд байхгүй болсон байдлаар ч юм уу. Ингээд ирцээ авах боломжтой байна. За тэгээд энэхүү файл маань хаана хадгалагдаж байгаа вэ гэхээр за Google Drive дотор бол шууд хадгалагдаж байгаа. За энийг одоо шууд энэ юун дээр дараад фолдерын icon дээр дараад ингээд харчих боломжтой. Энэ бол ингээд My Drive дотор шууд ингээд хадгалагдаж байгаа юм байна. За эсвэл шууд Drive руугаа ингээд орох юм бол одоо миний файлууд бол одоо энд одоо My Drive руугаа дахиад орох хэрэгтэй. Энэ Meet Attendance гэдэг ингээд бид түрүү холболтоо салгаад нээсэн болохоор ингээд хоёр файлтай. Нэг нь 13 цаг 08 минутынх, нөгөөх нь 13 цаг 10 минут гэх юм хоёр файлтай байна. За энийг бол одоо өөр ингээд өснээр ингээд сочиж болно. За эндээс ингээд copy paste хийчих болно. Тэгээ move to хийчих болно. Эсвэл бас яг эндээсээ бас ингээд move to хийчих болно. Хаашаа шинэ фолдер үүсгээд оруулах уу яах вэ гэдгийг эндээс бас зохион байгуулалт хийх боломжтой.